За сайн байцгаана уу, сайхан хаварж байна уу. Өнөөдөр бид Бээжингийн нэг оффист ирээд байгаа. Энэ офисын байранд 10 хэдэн компани байрладаг юм байна. Энэ оффисд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил хэрхэн явагдаж байгаа талаар бид дүгнэлтэн танилцуулах юм. За эхлээд хаалган дээр 1 метрийн шугам байгаа. 1 метрийн шугамыг татсан байгаа. За энд бол ариутгаж, энэ хэвсэн дээр ариутгаж өдөр болгон ариутгаж байгаа юм байна. Энд гутлаа арчиж орох юм байна. За энд бол энд ажилладаг хүмүүс болохоор биеийн халуунаа хэмжээд орох юм байна. За гаднаас орж байгаа хүмүүс бол эхлээд эрүүл мэндийн кодоо шалгуулж, тийм ээ, энэ өнгөрсөн 14 хоногт Бээжин хотоос өөр хотод очсон уу буюу бүртгүүлж авах юм байна. Ариутгадаг спирт бэлдсэн байна. За мөн оффистоо орох гарах хаалгыг тусна байрлуулж, тийм ээ. Орж байгаа хүмүүс бол гарч байгаа хүмүүсийг тустай хаалгаар явуулж байгаа юм байна. За энэ хаалгаараа орж энэ хаалгаар гарах юм байна. Офисны танхимд болохоор 1 метрийн зайгаа аюулгүй харилцааны зайг бариарай гэдэг сануулга байна. За лифтэнд ч гэсэн бас лифтэнд суухдаа вирусээс хэрхэн сэргийлэх тухай юм зөвлөмж хүргэж байна. Энэ лифтний даруул арахын тулд цаас тусгаалan бэлдэж өгсөн байна. За лифт. За энэхүү нэг удаад 9 хүнээс дээш лифтэнд зарчих байхыг сануулж байна. За тэгээд энэ шалаарнуулыг гээд 6-аас татаад өгсөн байна. За тэгээд энэ нэг дөрвөлжин дотор нэг хүн зогсох юм байна шүү. За үүнээс гадна цайны цагаач гэсэн компаниуд дотроо нэгдсэн зураг гаргаж аль болох одоо нэгэн цагт цайнд орохгүй байхыг анхаарч ажилчдаа цайны цагын одоо ухаалгаар ингэж тохируулж хоолонгор ресторанд цуглах хүний тоог аль болох багасгаж байна.